За сайн байцгаана уу? Live Plus-тэй хамтран хүргэдэг Очроо подкаст нэвтрүүлгийн маань өнөөдрийн дугаарт Болор цомын эзэн Яруу найрагч Начин ах маань оролцож байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За танаа телевизээ үзэж байгаа нийт үзэгчдэд бас өөртөө ч бас энэ нарийн мэнд хүргэе. За уран бүтээлийн Олд цомог Арвин дүүрэн. Арвин дүүрэн. Энэ 2024 оны төгсгөл 25 оны ихээр Яруу найргийн 3 дахь төвөрөө үлгэд авлаа. Цаг хугацааны хийгээд ийм ном гаргасан. Ном бол нэг талаасаа монгол хэлээр уншина, нөгөө талаасаа бол англи хэлээр. Тий. Тэгээ ийм ном гаргасан. Ном бол ерөнхийдөө 3 бүлэгтэй. Он цагийн мөнхийн хэлхээ гэдэг бүлэгдээ бол 33 шүлэгтэй. Одоо их тийм урсгал сэтгэлгээний шүлгүүд оруулсан гэх юм уу. За, цээжин доторх эргэтэн бүхэн нулимстай гэдэг 2 дугаар бүлэг бол 55 ширхэг хайрын шүлэг бас сонгож аваад оруулсан. 3 дугаар бүлэг нь бол уян дээр сүсгтний морь зөөрмөлнө гэдэг тийм уламжлалт сэтгэлгээний гэдэг юм уу. Эх орон, ээжээ аав нутаг усны тухай гэдэг юм уу. Тийм шүлгүүдээ багцалж оруулсан. Тэгээд нийт 121 шүлэгтэй. Англи хэл дээр бол орчуулгыг нь бол Ганбатын дэлгэрмаа гэдэг ихч маань хийж өгсөн. 8 сар гарan сууж орчуулсан. Номын редактораар бол Монголын зохиолчтой эвлэлийн шагналт, оны шилдэг бүтээлийн алтан үд шагналтай, утгын чимэг богино өгүүлгийн наадмын тэргүүн шагналт зохиолч сэтгүүлч Бастийн зоолоо ярих ажилласан. Тий. За танд шинэ ном үлгэдэй авснаас дахин баяр хүргэе. Баярлаа. Яруу найргийн ном гэхэд бас нэлээд зузаан харагдаж шүү. Тэгээд ер нь голцоо бас их урт бичдэг юм шиг. Тий, ер нь нэлээд урттай бичээд байдаг. Тэгээд дээр нь нөгөө орчуулга давхар нэмэгдсэн учраас гэдэг юм уу тий. Тэгээд илүү зузаан болсон. Нөгөө хоёр талаас бүх шүлгүүдэд орчуулад яасан учраас нэлээд зузаан болсон. Хэдийн хугацаанд бичсэн бэ ер нь номоо? Хамгийн сүүлийн номоо гаргаснаас хойш ч юм уу. Би 16 онд хамгийн сүүлд гэдэг төвөр гаргаад тэрнээс хойш 8 жилийн дараа юм уу. Тэгээд бас урдны гаргасан 2 төврөөс бас зарим нэгэн шүлгээ шигшиж оруулсан бас. Тэгээд шинэ шүлгүүд оруулаад гэдэг юм уу. Тэгээ оруулсан. Таны хувьд яг яруу найраг гэж яг тийм юм аа. Тодорхойлвол одоо. Тэгэл яруу найргийг хүн болгон одоо олон мэрэгцүүл хийсэн гэдэг юм уу те. Хүн болгоны сэрэл мэдрэмжинд байдаг цаанаас нь байдаг зүйл юм болов уу гэж боддог доо. Илүү гүн дурлсан гэдэг юм уу? Энд тууштай байсан гэдэг юм уу? Илүү жоохон өвдөлттэй гэдэг юм уу? Тийм хүмүүс нь л ер нь яруу найраг бичээд байдаг байх л гэж боддог доо. Хүн болгоны зүрх сэтгэл мэдрэхүйд яруу найраг өөр оршиж идэг баха. Тэгтээ одоо бас өөрийгөө хараахан яруу найрагч энэ төр гэж хэлэх бас болоогүй шүү дээ. Тэгж боддог гэх юм уу? Манай нөгөө тэгэл чойном найрагч хэлсэн шүү дээ. Хоорондоо мэд мэдэх нь яруу найргаар ирсэн. Ард түмний дунд өөрийгөө яруу найрагч гэж хэлүүлэх хэцүү юм аа гэдэг. Манай монголчууд ч өөрсдөө хэцэцэн бэлэг ардын одоо ам бэлгийн яруу найраг ихтэй тийм ард түмэн шүү дээ. Тий. За орчин үед одоо ингээд залуучууд маань бас их яруу найраг сонирхож байна. Нэг үе бодох юм бол бас гоё олчлоо шүү дээ. Instagram их хөгжиж байна. Өөр чинь шүлгүүд бол бас Instagram-ыг захин хуудасаар бол нэлээд явж байгаа харагдтiin. Тэгээ энэ талаар одоо та юу гэж бодож байна? Залуучууд маань бас уран зохиол маань нэг талдаа ингээд залуучууд сонирхоод байгаа нь бас зүйтэй зүйл тийм ээ. Монгол хэл амьд байгаагийн л бас нэг аюулах. Одоо юу гэдгийг зүү тогтол нь амьд байгаа учраас гэдэг юм уу те залуучууд их яруу найрагтай үндснийхээ уран зохиолд дурлаж байгаа юм болов уу гэж хардаг да. Тэгээд орчин үеийн чинь нөгөө илүү технологийн зүүн учраас гэдэг юм уу залуучууд гол төлөв Улаанбаатар хот ч өөрөө ер нь залуучуудад хатулчлаа шүү дээ. Одоо ер нь залуучуудад хатулчлаа. Тэгэл энэ сошиал орчин одоо Instagram, Facebook гэдэг юм платформуд те их болсон учраас илүү задгаа гэдэг юм уу те задгаа тийм их тийм эрхчлөөтэй учраас гэдэг юм уу хүн болгон нөгөө өөрсдийн үзэл бодлоо илэрхийлэхэд одоо сошиал орчноор л илэрхийлж байна. Тэгээд ерөнхийдөө залуучууд уран зохиолд хийлэгдээ бас их олуулаа бичиж туурвж сайхан санагддаг. Гэтэ ер нь нэг юмыг ажиглаад хад манай орчин үеийн залуус чинь зохиолчдоосоо төрүүлж нэг алхам дөрүүлж алхдаг болсон юм шиг санагддаг шүү дээ. Бас заримдаа бас өөрийгөө нэлээд голж барина. Эдийн Instagram дээр шүлгүүдэн дээр ингээд явдаг ч гэсэн тий. Одоо уншигчтай л зохиолч нар ч хөндлөхгүй л гэдэг юм а тий. Манай одоо энэ 21-р зуунд ер нь
зохиолчдоос илүү уншигчдад нь хэл усны цахан ч гэсэндээ илүү одоо ертөнцийг харах үзэл бодол үйл иргэнч гэдэг юм уу тий. Арай л илүү байна удаа л гэж харддаг юм да. Уншигч нар нь илүү хөгжсөн байна. Тий, уншигчдад илүү байна гэж харддаг шүү дээ. Тэгээд бодлогосрж ийж ингэж одоо бичт юм уу? Одоо яг үнэхээр тэр онгод тэнгэр нь ороо тий нэг л акшнд ингээл зураа хийчт юм уу? Таны хувьд яадаг? Одоо орчин үеийн яруу найраг бол хийсвэрлэл гүн ухаан тал руугаа ингээл орсон ингээл яриад байгаа шүү дээ. За тэгэл ер нь бол одоо зохиолч өөрөө л бас ер нь яруу найрагч их маргаантай сэдв шүү дээ. Бүр тийм үг гэдэг үстэй яруу найраг бол хөвлөөргөө математик гэл. Тий. Тэгвэл тийм бодол байх хэрэгтэй байх, мэдрэмж байх хэрэгтэй байх, хийсвэрлэл тий бүхэл зүйл нь орж ижил яруу найраг бүтдэг. Би бас өөрөө одоо шүүмж судлаач одоо онолч хүн биш шүү дээ. Тийм учраас мэдэхгүй байна. Ер нь бол би өөрөө хувьдаа баримталдаг зарчим бол нэг тийм хит хийсвэрлээд байхгүй. Энгийн үгээр хүнд их ойлгомжтой хинж уншаад цаасан дээрээс уншаад юм уу би өөрөө уншсан ч ойлгохоор байл гэж бодсон шүү дээ. Хитрхи хэлбэрт одоо асуудал дэвшүүлж хандахыг хүсдэг. Агуулгын чухал байвал зүгээр байх гэж боддог. Тэгээд бас нэг жоохон мэдрэмжтэй тийм унгаясаар хандахыг хичээдэг гэх юм уу. Суралцаал явж шүү дээ одоо. Тэрнээс биш одоо тэр жилгээ тэгж ингэж үчээд за дөрөв төр цогтаадны бичиг гэж цогтаадны бичгийн жил 400 жил болсон гэдэг утгаар тэгж өөрийгөө ойлгосноор гэдэг юм уу. Тэр одоо Төв аймгийн Дэлгэр хаан сумд хотог уулын үрт оршиж байгаа түүхийн том дурсгал болсон. Тэр том дурсгалыг хүндэтгэж гэдэг юм уу өөрийнхөө л чадлаар л шүлэг 10 нарагт буулгах гэж л оролцсон. Сайн болсон гэж л хэлж мэдэхгүй байна. Өөрийнхөө хэмжээнд бас айтайхан бичээд тэрийг нэг хүн амтанд хүргээд гэдэг юм уу. Сая болор цум наадмын төлөө уншсан. Өмнөх үеийн одоо ах эгч нараас яруу найрагчдаас тантай ойрхон бас ямар хүмүүс байв та яаж үлгэр дуурайл бас авдаг байсан юм. Тэгээ энэ талаар жоох ярил. За тэгэл манай уран зохиолч их тийм гинжин хэлхээ холбоотой санагддаг шүү дээ. Дээд үеэ уншихгүй бол тийм ээ. Тэрнээс дээд үеийг уншихгүй бол тэгэл өөрийн үеийн гэж байна. Тэгээд доороос гарч ирж байгаа дүүнер гэдэг ч юм уу тийм ингээл би нэг уншихгүй ер нь уран зохиол нэг тийм хүнээс их унших чадвар шаарддаг л тийм л том аашаа ертөнц юм болов уу гэж боддог шүү дээ. Аль болох уншихыг л баг бичгээс илүү унших чухал санагддаг. Дээд үе гэх юм бол тэгэл олон сайхан уран бүтээлчтэй байна да. Тэгэл тэрийг энийг гэд хэлэхээс илүү 90-ад оны агч нар мэс гэх юм бол эрдэнэчийнхээс их тийм дуурайлал, үлгэр дуурайлал тий яруу найрагч байх тэр нэг юм зан чанар гэдэг юм уу. Өөрөө тэгээд нэг дэрэгдэн хахад тийм нэг хүн татаад байдаг тийм нэг гоё өвдөстэй хүн байсан. Энергтэй тий. Тэгэл манай Бүргүүгийн Батгойг өгш байна. Их одоо үйл хөдлөлөөр гэдэг юм уу. Тийм онлайн хичээл энэ төр сонсч байгаагүй. Практик одоо удамжинд арилдаад нэг хүний номын нээлт рүү явахдаа зүгээр л зохиолын задаргаа ярьж өгдөг ч юм уу. Эсвэл уншсан номныхаа талаар ярьж өгдөг ч юм уу. Тэгээ нэг амьд хичээл ордог байсан юм болоо л гэж боддог шүү дээ. Тэгэл ер нь үе үеэрээ сайхан яруу найрагч нартай бас уулзаж учраад явсан да их баярлалаа. Тэгэл зарим нэг нь тэнгэрийн орнол отсон байна. Нагаан зулах, хасрах энэ төр гээл те. Шинэ мянган утга зохиолын нэгдлээс түрэн гарсан бас гайхалтай шүлгүүдтэй тийм сайхан ах нар байлаа. Тэр бүгдээс шүлгийнх нь уур хийж бадаглал зүү гэдэг юм уу тэр энтрээс цаасан дээрээ шүлгийн төврөөс нь хараад хувьдаа л суралцдаг гэх юм уу үлгэр дуурайл авдаг тий. Зарим нэгийнх нь сайхан шүлгийн мөрөгдөл заримдаа гудамжаар алхаж яхад тэгэл амд өөрийн мэдлгүүл аялагдал ороод ирдэг шүү дээ. Асар ахын тэр амт гэж шүлэг шүү дээ. Ус үзмнээс нарны нулимс амтагдана, уйлд суугаа чамаас алдаа амтагдана, тойрмын маранаас туучаад өнгөрсөн тэмээ амтагдана гэл их мэтлэнгэр гэдэг юм уу. Зул ахын тэр их шүлэнд их орон гэдэг их гоё шүлгүүд. Ер нь тэгэл сайхан шүлгүүд өөрийн мэдлгөө гэдэг юм уу. Хүний зүрх сэтгэл гэдэг юм уу. Дотор ингээд хадагдаад үлдсэн байдаг. За Бүрүүгийн Батбаяг гэдэг багштай бол та их ойрхон байсан юм шиг байна. Тэгээд хоёрын дунд номон дээр нь бас би нэг таны нэрийг харж байсан юм аа. Начин тэгээд. Шүлгийнхээ номон дуртал өөрөө чинь нэрийг оруулсан байсан.
тэр үний тухай санан дурсаж ингээд ярил. Гоё дурсамж таныг яриач. Батбаяг ахтай би чи 2008 онд анх танилцж байсан. Их сургуулийн 4 курст ороод тухайн үед Үүлийн үрийн байшин гэдэг ном гарцсан. Тэр Үүлийн үрийн байшин номыг олж аваад номын эхний утсыг дэлгэсэн чинь Момо доогуур зураас ир доогуур зураас хүн эд яг утсыг гомдсон. Ямар урт юм. Мессенжер хаяг өстэй тэр мессенжер хаягийн тэмдэглэл утасныхын дугаарч бас байсан л та. Тэгэл мессенжер дээр бүртгэж яваал юм асуудаг болоод тэгэл анх ордж эхэлжсэн. Гэрний одоо Меркури захын урталт. Тэгээ цирк яаж хундалт байсан. Тэгэл гэрээр нь их орж хардаг. Цаавар зүйлгээ авдаг. Шинэ битсэн шүлгүүдээ бас засуулж ордог. Их алдаад тавьчдаг учраас гэх юм уу. Тэгээ бас их шүүм сонсох гэж очино. Тэгээд очиод шүлэг яруу найраг утга зохиолын тухай ярихаар нэг тийм миний одоо бодохоор нэг тийм залуучуудыг тийм шүүмжлээд дээдэг санагдаад байсан. Болсон болоогүй даалтар шүлгээ бариад очисон ч гэсэн хүн нэг урмаар тэжээддэг юм болоо. Оо болж байна. Гэл ихний 1-2 жилд те. Тэгээд нэг 3-4 жилээсээ яг нөгөө юм заагаал одоо нэг чи одоо зөвшөрдөг юм уу? Эхлээд хүнд их тийм урам хайрладаг байсан гэх юм уу? Тийм үү. Тэг манай одоо өвөө Архангай аймгийн төвшөрлөх сумын харьяат хүн байдیں۔ Дүүр шарга орсоо гэд. Насаараа Архангай үнэн сонингоос ажлын гараа эхлээд хөдөлмөр сонин насаараа ажилласан сэтгүүлч хүн. Өөрийнхөө хувьд бас шүлэг арам нарагт их дуртай, өөрийнхөө хэмжээнд шүлэг найраг оролцдог тийм хүн байсан. Тэгээд төвшөрлөх сумын хажууд чинь Архангай аймгийн Цэнгэр сум гэж байгаа. Тэгээд Батбаяг ахын эмээгийн хөхийг одоо манай өвөө хөхөж өссөн хүн болсон байдээ. Өөрийнхөө ээжийн эмээн цадахгүй. Тэгээд тэр төвшрүүлэх Цэнгэр сум чинь залгаа. Тэгээд бараг тэр хоёр сумын дээсэн дээр л одоо нутгалдаг. Одоо хөрш зэрэгэлдээ тийм намаржаа хаваржаа цуг байдаг. Тийм л ус байсан юм лээ. Тэрийг Батбаяг ах сүлд надад сүлд ч гэж дээ анх танилцж байхад чиний удмыг хөөх юм бол нэг юм байх шүү. Манай хүрээ өвгүүд бүлгмийн даваад орчин их бол дотор чинь бас өвгөдөө чинь цуг ажиллаж байсан гэл. Ингээд бид тээр их татна болж хоёр бинтэйгээ ойрцсон гэдэг юм уу. Нөхөрлөл маань эхэлсэн. Одоо багшаавч гэж явна, ах дүүч гэж явна, анд нөхөрч гэж явна. Тийм нэг сайхан сэжим одоо холбогдох тийм дээдс юм аа тий. Бас эхлүүлээд ингээд холбогдох тийм хувь заяатай ус байсан. Тэгээд өнгөрөх хүртэл гэдэг юм уу. Нэлээд татна байсан да. 1998 онд Монгол Улсын их сургуульд магистрийн зэрэгээ Мишгийн биш. Тийм Мишгийн ширчин сүрэнгаан нөгөө яруу найргийн төрөл зүйдээр судалгаа хийсэн тийм сэдвэр хамгаалал магистрийн зэрэг тухайн үед чинь нөгөө бичгийн машинаар зогтсон. Тэгээд тийм дипломынхаа ажлыг ихийг одоо анхны хоёрын бэлэг болгож өгч байсан. Тэгээд сая 24 оны 9 сарын 10-нд 50 насныхаа боллоо штэ. Тэгээ ахыр нь ингээ өнгөрснөөс хойш яг амьд ахуй байхтай бол утга зохиолын төрөлд орчуулгаас бусад бүх төрлөөр нэг нь жигд бичсэн юм байна. Тэгээ 49 ширхэг ном тоолоод үтсэн ч гаргасан байт юм байна. Тэгээд бодоод байсан тэгээд 50 насныхаа болж байгаа бас. Уран бүтээлийнх нь 50 дахь номыг хөлгий даавал гэж одоо сэтгэл төрөөд тэгээд тэр бичгийн машин дээр шивснийг одоо орчин үеийн компьютер дээр шивж гэдэг юм уу. Тэгээ их бэлтгэл жилжүүлээд John Mew-ийг одоо хөд санд хэвлүүлсэн. За. Тэгээд 300 ширхэг тэр чи зарж барих гэхээсээ илүү 50 насны хойд зориулсан утгаар ихтэй сургуулиудын оюутан залуучуудад бас гараа авлага болгож өгөхөөр. Тэгээд 50 насны хойд дээр ном гаргахдаа зүгээр нэг ном биш. Бас ахын 50 насны хойд гүндлээд одоо Монголын утга зохиолын 50, 60, 70, 80, 90 тэгээ 2010-ад оноос хойш төрсэн юм яруу нарагчдаас сонгож жагаад 25 яруу нарагчийг гар бичмэлээр одоо бүх юм чинь захин болчихлоо шүү дээ. Одоо жишээ нь төрийн шагналд хайдын чалааж авахын аавда би хайртай гэдэг хурдын гоё дуу гэдэг. Аавда би хайртай. Одоо энэ ой дахаа нэг юм гар бичмэлийг үзэсгэлэн гарах гэдэг ингээд чалаах талхад бол чалаах хөөрөлөхгүй хүлээж авч тэр дууныхаа шүлгийг өччих жишээтэй. Мэндэ яахын нөгөө дэлхийн ээж дандаа хайртай гэдэг сайхан дуу. Дан нямаахын нөгөө Камертоны 18 нас гэдэг нэг мөнхийн хэд тийм шүү дээ.
тэр дууны шүлгийг Данны махаар гаргаж мэлэр гэдэг юм уу. Тэгээ Уран хаах Батбаяг ах зориулсан одоо өнгөрснийх нь дараа зориулсан зориулж шүлгүүд маш их гарсан. Тэгээ Уран хаах зориулж бичсэн. Манай Батуугийн Батцаа гэдэг яруу нарагч бичсэн. Эдэн сүрэнгийн Баяраа бичсэн. Тэгэл ингээл тэр зориулж шүлгүүдийг бас оруулаад өөрийнх нь шүлгийн гар бичмлээс оруулаад 25 яруу нарагчийн гар бичм шүлгүүдийг оруулаад тэр 25 шүлгийнхээ утга агуулгад нийцүүлээд бас өөрийнхөө уран зургийн цуглуулгаас тэр шүлгэнд бас зүүж нааж тайлбар болгож ингэж уялдуулж гэдэг юм уу. Тэгээд 25 уран зураг 25 яруу нарагчийн гар бичмэлтэй хослуулад тэгээд 50 болж байгаа шүү дээ. Тэгээд энэ Нацаг дөржийн нийтийн номын сангийн одоо яг гол урьдчилгааны танхимд зургуудаа өлгөж, гар бичмлүүдээ өлгөж, олон нийтэд нээлттэйгээр гээд. Тэгээ одоо ч тэр үзэсгэлэн буугааг үргэлжилж байгаа. Одоо ч байгаа юу те? Тэгээ тэр чи одоо 24 оны 9 сарын 10-нд 50 хүрсэн гэхээр те. Одоо 50-наас үргэлжилж байгаа шүү дээ. 25 оны 9 сарын 10 гэхэд 51 хүрнэ. Тэгээ тэр хүртэл бас олон нийтэд нээлттэйгээр байлгаж л байж байна. Очоод үзүүл бол босгол юм тийм болон тэнд ч одоо оюутан залуучууд Улаанбаатарын нийтийн номын сан шүү дээ те. Тэгээ хүн бүхэн тэнд одоо ихэнх нь л одоо оюутан залуучууд 10 жилийн хүүхдүүд л хичээл номоо давтхан давтаал номын сангаас ном аваад уншиж байна. Тэдгээр одоо оюутан хүүхд залуучууд тэнцэнээс бас ямар нэг урам те тэр нэг сайхан яруу нарагчдын үе яруу нарагчдын шүлгүүдээс нэг гоё эерэг бодол аваад гарвал тэр нэг сайхан зургаар нүд сэтгэлээ чимээд те нэг юм сэтгэлийн зөнгөл идлээд гарвал гэдэг утгаар гэдэг юм уу. Ямар ч хүндлэлбэргүйгээр тэгээд өлгөөтэй үзэсгэлэн дэлгээтэй байж л байна. Наач явахгүй юм аа. За мэдээж ингээд нэвтрүүлэгт маань яруу найрагч хүн оролцуулж байгаа болохоор би өөрийн чинь шүлгийг сонсъё гэж бодож байна. Энэ нэвтрүүлэг үзэж байгаа хүмүүс ч гэсэн ер нь шүлгийг уншуулахгүй юугаа яадаг вэ гэж бас үзэж байгаа байх. Тэгээд та нэг гоё шүлэг уншиж өгөөч. За голцоо тэгэл хайрын шүлэг их хүч юм дөө. Чиний сэтгэлийг унших юмсан гэдэг шүлэг уншия. За. Чиний сэтгэлийг унших юмсан бодол доторх хууц бүрийг чинь чив чимээгүй чимээндэр гарчиглаж баг багаар зуухнаар унших юмсан. Сэтгэл доторх үүрэнд чинь эх орон ижи аав чинь яаж аж төрдгийг сэрэгтэй чи хамгийн түрүүн юу боддгийг сэвлэг үсийг тань намрын салхи яаж унартдгийг сэлүүхэн гудмаар хам талхангаа ажигсан. Үүрээр өндөр тэнгэрт дэвээд өнгөрөх ангир шуудын гангана үр зүрхний минь нухт голын харгаш шиг дотнохон сонсогддог. Өгүүлшгүй тийм нандин бүхнийхээ өлгийг чиний гараар задлуулж уг бүрийн чин авайг агаар яаж тэрвэрч үлдэх гэж хичээхийг мэдрэгсэн. Хавар болж байна. Ертөн завхаа ингэсгээ сольж байна. ертөнцөд жил дэлгэрэх ийм өрн цагийг ерийн биш жирийн өдрүүд шиг санаж бий чадахгүй. Хацрын чин хон хорхоод сар яаж живдэг бол санаалтаас тань өргөж одохдоо холжин оддог цаг хугацааг чагнагсан. Салхи үүсгтээ яагаад баригдах барьц харагдах дүргүйг сая солируд хэрхэн мөргөлдөж одоогийн төрхөө олсныг санаандгүйгээр хүмүүс хэрхэвч уулзан учирдгүй тухай хуучлагсан. Чиний сэтгэлийг унших юмсан бодол доторх хууц сүрийг чинь чив чимээгүй чимээн дор гарчиглаж бага багаар зуухнаар унших юмсан. Гоё шүлэг байна. Эзэнтэй шүлгүү. Өө тэгэл харин шүлгүүд чинь тэгэл бүгдээр л ирнэ. Гөө тийм юм. Та үнэн л хэлсэн. Зарим шүлгүүд чинь тэгэл ямар ч зориггүй гэдэг юм уу ингээл эхлэн штэ тий. Тэгэл зарим нь бол одоо зориултаа бас үе үеийн яруу нарагчтай мэдсэн гоё харин шүлгүүд байна шүү дээ. Нэрийн үсгийн дараа гэдэг юм уу тий. Зүгээр яг сая нэг юм тийм сэтгэлээс гарсан тий. Ингээд урлагийн салбарт те жүжигчд, дуучид, за бүжигчд ингээл олон хүмүүс байна. Яг тэрэн дундаас яг яруу найрагч хүний онцлог гэх юм уу? Тэ? Яг ийм болохоор тэр жүжигчнээс энүүгээрээ ялгаатай. Тэ? Та тэр талаар юу бодож ийсэн үү? Тэр тухай. Энэ асуултанд бол ингэж хариулах юм байна да. За ингээд жүжигчин гэдэг нэг мэргэжил байна, дуучин гэдэг те ийм бүр соёл урлагийн сургуульд бол бүр мэргэжлийн анги гэж байна шүү дээ тий. За манай өөр ихтэй сургууль бол жишээ нь МОСт бол утга зохиол сэтгүүл зүйн анги гэж байна.
утга зохиол сэтгүүлч анги гэж байдаг. Тий. Тэнгүүд утга зохиол мобиль одоо утга зохиол судлал гэж явж байгаа бох тий. Зохиол судлалын анги гэдэг. За яг яруу найрагч болгодог анги гэдэг юм уу тий. Яруу найрагчийг бэлддэг сургууль гэж байдаг баха. Энэ бол юу гэдгийг би өөрөө хэлж байгаа юм шүү. Би бол суралцаад явж байгаа хүн. Тийм жинхэнэ яруу найрагч хүн бол цаанаасаа төрдөг ахгүй. Энэ нэг тийм өгдөлтэй тийм л авьяастай л хүн оролддог зүйл баг. Энэ гэхдээ мэрэгжил гэж нэршсэн зүйл байдгүй шүү дээ тий. Бусад зүйл ч юм бол мэрэгжлийн дуучин гэдэг юм уу, мэрэгжлийн жүжигчин гэдэг юм уу, хар ярианд ч гэдэг юм уу тий. Одоо урлагийн одоо юу гэдгийг салбарт гэдэг юм уу тий. Мэргэжлийн чангалаар нь мэргэжлийн уран зураач гэдэг юм уу те уран зургийн анги гэж хүртэл байна шүү дээ те. Гэтэ ингээл одоо будаг нялсан болгоно ч юм уу те палитер барьсан болгоно ч юм уу цотон даавуутай ноцолсон болгоно бас зураач болохгүй шүү дээ те. Тэгэхээр аливаа урлагт бол бас авьяастай хүмүүс л тодордог байх та. Урлагийн салбарч өөрөө хатуу учраас. Тэгээд мэргэжлийн дуучны анги одоо 4 жил сураад ч гэсэндээ зүгээр л нэг cover хийдэг хүн болоод дуусч байгаа хүмүүс зөндөө шүү дээ тийм үстэй. Илүү авьяастай чадaltaй гэдэг юм уу тэр урлаг гэдэг зүйлд л одоо өөрийгөө нэрээ тархалж үлддэг бах та тэгж л бодож байдаг шүү дээ. Тэр дундаас яруу найраг бол зөвөр өөрийн хоог их шигтэй тийм мэдрэмжтэй тэгээ цаанаасаа өгдөлтэй авьяастай л үний хийдэг ажил баг. Тэг гоё хариулт. Орчин үеийн залуус ингээд ойлоо түрүү ярьсан шүү дээ уран зохиол сонирхож байгаа нь бол маш сайшаалтай байна. Тэрэн дундаа бас яг энэ уран зохиолыг арай нэг өөр юмтай хольж удахад тий. Одоо яг яруу найраг гэдэг зүйл рүү арай нэг өөр зүйл оруулаад байгаа юм санагдаад байгаа байхгүй надад. Тэр нь одоо юу гэж хэлж байгаа юм бэ гэхээр одоо өөрийнхөө зүгээр нэг сэтгэлдлийг ч юм уу одоо хитрхийв тэр одоо бохор реализмыг шууд ингээд тулгаад тэрийг энэ бол одоо орчин үеийн яруу найраг шиг хандлага ч юм уу тий. Ингээд гаргаад байгаа бас хэсэг бүлэгс хүмүүс байгаа. Яг уламжлалаа дагаад нөгөө нэг үсэг толгоогоо холбоод ахуйгаа бичээд ингээд явж байгаа ч хүмүүс байгаа. Энэ болгонд одоо туйлын зөв туйлын буруу гэж бол ярих бас утгагүй бах тийм ээ. Тэгэхдээ энэ эцсийн эцтэй яг тийм нэг тодорхой хэмжээний шүүлтүүр гэх юм уу тэр зүйл юу тань байх хэрэгтэй одоо шүүмжлэгч тийм. Тэгээ манай энэ утга зохиолын салбарт яг одоо бол орчин үед бол орчуулгын салбар бол илүү тийм давмгай гэдэг юм уу те. Одоо орчуулагч нар бол яг үндсэн үүрэгт ажиллаа хийгээд гэдэг юм уу те. Маш их тийм дан утга зохиолтгүйгээр ер нь бол хөгжөөл ингээл явж байна. Тэгээд өөрийнхөө харахтаа бол шүүм судлалын салбар маань нэлээд бас жоохон шүүмж бичдэг хүн нэлээд ховрол байна л да тийм. Тэгээ энэ салбарыг илүү бас хөгжүүлэх хэрэгтэй болов. Орчуулгын салбар дээр бол мундаг явж байгаа уушдчноо гоё паблишингуд байна. Одоо жишээ нь Дагтаа гэдэг паблишинг бол тийм ээ. Одоо орчин цаг үеийн утга зохиолт бол одоо тэр дэлхийн алдартай сайхан зохиолчдын бүтээл тойрвлыг тийм. Дан ганц утга зохиол гэлдэггүй нийт ард түмэнд гэдэг юм уу соён гэрэлт бол маш том одоо хувь нэмэр тус тийм болж штэ тийм. Тэгэл нийл паблишинг гэж байна. Тэгэл ер нь утга зохиолын тийм орчуулгын редакцууд бол асар их дэлгэрчлээ. Тэр хэмжээгээр нөгөө уншигчдын цаар хүрээ бодох сэтгэх гэдэг юм уу. Тэр нь илүү арай бас юм ертөнцийг харах үзэл өнцгөн гэдэг юм уу тийм. Уншигчийн нэг тийм өөрийгөө хөглөх хөг мэдрэмж нь бас арай илүү юм болоо. Тэгээ энэ орчуулгын салбарт одоо яг ид төрж байгаа залуучуудад гэдэг юм уу. Өсрөх бас талархав штэ баярлалаа штэ гэж хавдаа бодож явдаг гэх юм уу. Тэр чинь манай монголч нам айгүй хямдхан байна штэ. Бараг л 5 хоолны мөнгөөр л тэр нэг ном дээр би хавдаа л одоо зарим ном хэцүү орчуулгын дээр бол жилээс тийш хугацаагаар сууж байгаа. Наандаж бол нэг хагас жилээс нэг 8 сарын хугацаанд ч юм уу тий. Тэр чинь бас нойроо хасаад бас л хөдөлмөрлөж байгаа тий. Тэгээд тэр оюуны том хөрөнгө оруулалтыг тий биднес өөрсдөө хүн орчуулад өгсөн байхад бол худалдаж аваад уншиж чадахгүй бол тэгэл өстө нэг хувь заян доомд хэрэгтэй болчихно шүү. Тий.
орчуулгын уран зохиол бол мэдээж бас түлхүү хамгийн түрүүнд хөгжиж байгаа салбаруудын маань нэг л дээ. За. Таны дараачийн шүлгийг сонсвол одоо ингээд нэвтрүүлэгт байна. Нэг шүлэг уншуулж бас нөгөө хүмүүс нь бас бодоод байна байхгүй. Тэгээд би дараагийн асуултыг тавья гэж бодож байна. Анхны уулзалт нь санагдана. Сар жил нандин эмзэгнэр хөөрч санаанд минь үлдсэн дурсамжуудаа би шатаажул зүрхлэн. Шаналл гонгийг эмчилсэн нүдийг чинь сайхнаар дурсан би хусны хөвөөнд санчиг үсээ салхиар сомнуулж санаашрна. Одод жиргэнэхэд үе үе сэтгэл зочоох оюун санаанд зөгцөгсөн нэмсэглэх онгод найргийн үнэнч боол минь орчих цаг хугацаа бүр чиний өмнө буцаж урсан. Эд хавд залуу насны ойн чөлөөнд эхэмсгэн гихч орж ирээд бүх моддын минь мөчр салаабрыг бүхэлгсэн бүр эрт учрах ёстой байсан ховд ганц минь чамд би өргөе. Гоё юм. Энэ таны яг энэ ном өмнө хуучин ном чинь байсан шүлэг үү? Яг энэ ном саяны шүлэг юу шин шүлэг. Шин шүлэг үү те? Одоо би танаас нэг юм л асуух гэдэг юм л та нэг хүмүүс ингээд улирлаараа хөглөгддөг те. Тэр улирал за би өвөл одоо би бол жишээ нь өвөл дуртай тийм ээ. Таны хувьд одоо нэг тийм сэргдэг улирал гэж үүдэн шүү дээ. Тэгэл өөрийн мэдлгүй ингээд босоод алхмаар өөрийгөө ингээд бясалгаж суугаад яадгийн те. Тийм улирал ер нь танд байна уу? Тэгэл энэ нөгөө сошиал нэг юу яваад байдаг шүү дээ. Хийсэн тодорхойгүй. Намар бол урлаг бусдын зүгээр улирал гэдэг. Тэр шиг намрын улирал юм л да. Тэгэл нэг тийм намрын тэр нэг бүх юм шаргалцсан тийм хонгор шаргал өдрүүд бол зүгээр найрагч биш хүнийгч, уран бүтээлч биш хүнийгчтэй сэтгэлийн гэгэлзүүлж идэг тийм нэг цаана их шигтэй тий. Өөрийн гэсэн уянгатай тийм л улирал юм л да. Тэр улиралд одоо юу гэдэг юм? Орчин үеийн хэллэр бол бас шанал нэм орон тий. Бас юм бодож удамжаар хотынхаа удамжаар бас нэг гоё чихвчээр гоё хөгжим сонсоод тий. Мөр бадаг бодоод алхах юм бол бас гоё тайлгарл, гоё бясалгал, гоё шанал юм болоо да. Амьдралаас авч болох, хүртэж болох бас нэг гоё таашаалуудын нэг бол намар цаг юм да. Тий. Шүлэг бичнэ гэдэг чинь ер нь л бясалгал л үстэй. Ер нь тийм шүү дээ. Бясалгал тэр чинь хамгийн дотор бас нөгөө манай аюур зан ах хэлсэн шүү дээ. 13 онд бясалгал гэдэг төгөр гаргаад би өнөөсөө шүлэг бичихгүй гэсэн. Гэхдээ аюур ах чинь тэрнээс хойш яруу найргийн баг 2 төгөр гаргах ч юу. Тэгээ нөгөө би хөвдөлтэй гэж утсан шүү дээ. Ахыг энэ би одоо надад өөрт мэдрэгдээд байгаа зүйл гэхээр яг ингээд спорт ч одоо жишээлбэл те цэвэр залуу насны урлаг байгаа шүү дээ. Нэг юм циклийн харангууд нэг те олимпиад орж байгаа тамирчдын нэг харангууд нэг 10 жилд те яг зүтгэдэг. Одоо манай үндэсний спорт мөхөр бол те яг л нэг ингээс 10 жил байдаг. Тэгээ энэ урлаг гэдэг юм уу, авиас гэдэг юм уу тэр тэтгэврт гардаг гэдэг үг үнэн баг. Тэгээ явцын дунд одоо юу гэдэг юм бодох нь их болдог. Илүү юмсыг арах далаач нь өргөн болд юм болов. Тэрэн шиг аюурах фестивал гэж хэлчихэд дахиад 2 төгөр гаргаж байгаад бодоход улам нөгөө мэрэгшээд гэдэг юм уу те. Одоо нэг юм дотроос нэг юм бас нэг юм шүлэг бичих хадын нэг юм хүсэл хатгаад тэгэл болгодог хтаа л гэж утсан. Сүүлд тэр интервью сэтгүүл дээр нөгөө сэтгүүлч Ганчин өгчтэй хийсэн. Ярьцлага дээр тэрэн дээр бас Ганчин өгч асуусан байсан. Бясалгал гэдэг төгөр гаргаад түүнээс хойш шүлэг бичихгүй гэж хэлээд яагаад шүлэг бичиж вэ гэдэг. Тэрэн дээр бас дэлгэрэнгүй хариулт өгсөн үлээ. Тэрийг олж уншуулаад их л гоё юм л. Ааха. Монголын одоо ингээд нэгэн яруу найргийн одоо үе таны үе, таны дээд үе, доод үе гэж байна тийм ээ. Дээд доод үеийнхэнтэй бол ер нь сайн харилцаа холбоотой ер нь дажгүй байдаг үстэй. Өө тэгэл одоо нэг юм үг гэдэг үстэй. Уул нь бол хамгийн хэцүү зүйл бол хүн хоорондын харилцаа гэдэг. Тэгээ аль болох дээд үетэй өөрийнхөө үетэйгээ тэгэл манай би ч одоо аль болох эвтэй сайхан байх гэж хичээдэг гэдэг юм. Тийм шүү. Хүний төрлөг олцсон тэр чинь хүн гэдэг утгаар нь харна шүү дээ. Уран бүтээл одоо сайн муу гэдэг нэг манайхан нэг юм дүгнэлт байгаад байгаа юм шүү. Энэ нэг юм яг тэ нэг юм тэ нутаг ус ахуй битсэн нэг юм амтан гэдэг. Тэр хүн чинь бас нэг өөрийн гэсэн зорилготой л энэ оруулалт ирсэн байна шүү. Заавал сайн шүлэг бичих албатай биш байхгүй юу? Ер нь бол.
Тэгээ тэр утга зохиолд хайртай илгэн халуун сэтгэлийн хүндтгэж тийм шүү дээ. Хүн ёсоор харьцаж бас нэг мэдтэй устай байж тэ. Хоорондоо зүгээр санаанд үүдтэй ямар ч муу яруу найрагчин гэдэг юм уу? Ямар ч найрагчин сайн ч байсан, муу ч байсан. Найрагчин нэг бүтэн нэг төвөрөлөө тэр дотор хинээж болж бичээгөө ганц мөр байж л идэх байхгүй. Ажил байгаа тийм. Тэг байж л байгаа тий. Тэгэхээр юу гэдгийг уран зохиолынхаа салбарын дээд доод дунд тэгэл өөрийнхөө үеийнхэнтэй алилгал тий. Наргантай өгчөнтэй тийм нэг одоо юу гэдгийг ар бараан дурсамж хөглөрүүлээл нэг юм сэтгэлээ хаагаал нэг цаашаа хараад авьяасгүйгээр нь ялгаал тэгэд ахыг бол нэг тийм хүсэж идэггүй гэдэг юм уу? Баримтлагдаг зарчим тийм гэх юм уу? Тэ. Тэгэл энэ үний насанд нэг ганц л амьдарч байгаа одоо цаг хугацаанд нэ зүс санаал нэг ялгуурлан гадуурхаад идэм юм те тэгээд шууд ямар зүүн гэлээ. Тэ. Бүгдээрээ нэг оёвч чаазгаа боогоор нэгдэг шиг те. Алуулах тийм сэтгэлгээгээ чөлөөтэй байлгаж хүнд хар баруун санахгүй тэгж амьдрахыг хүсдэг шүү дээ. Та юу нэг голцоо ямар төрлийн номыг уншиж байна? Одоо хамгийн сүүлд ямар ном уншсан бэ? Тэр Салман Руштигийн Хотог гэдэг номыг уншиж байна. За. Энэ нөгөө болор содрын хэвлэлийн газраас хуудас зэрэг чөлөөнд гэдэг манай нөгөө цагаан чөлөөний дэлгэрэн багч. Тий. Хөтлөөд нь шүү дээ. Тий. Тэгээ Тэр их гоё тий. тэр их гоё. Тэгээд энэ дээр ч бас маа баяра дэлгэрэн багч хоёр тэр хуудас зэрэг чөлөөнд тэр Салман Руштигийн Хотог гэдэг одоо халдлагын дараах. тий. Одоо халдлагын дараа Салман Руштиг чинь халдлагад өртсөн юм шүү дээ. Зохиол шуншигчтэй болж тийж жаад. Тэгээд тэр халдлагын дараах бодит зүйлээ одоо намтарчилсан эсэ маркийн ном л тэгж бодоод байгаа. Тэгээд яг талдаа ороод явж байгаа. Тэр төгжээнд тэр хуудас зэрэг чөлөөндийг сонсдог байхгүй. Тэр дугаарыг. Манай улаан төгжиж нэг ялцсан шүү дээ. Ямар FM сонсолтой биш. Тэгэл уцаа сайхан машинаа цэнгэлж авч байгаа л YouTube руу ороод хуудас зэрэг чөлөөнд гэж байгаа л дугааруудыг бол алгасгүй сонсдог. Тэнд сонсож байгаа л бүр яалтчгүй уншмаар санагдал. Ойролцоо аз хуурын нэг салбарлаа ороод авсан да. Аваад тэгэл багаагаар уншсан. Үнэхээр гоё ном байлээ. Тэгэл юу шүү дээ. Ер нь хүний хамгийн сайн найз нэгээс хоёр өдөө тэгэл. Бүр яг дэрэгдээс ээжээ шолддог найз чинь ном юм шүү. Тэгэл ямар ч шанс үед 50-аас татаад авахд тийм үстэй. Гуниг ганцаарлыг ангаагаал тэгэл гэж идэг. Өөрөө шатаачихгүй бол өөрөө алдчихгүй бол гэдэг юм уу. Өөрөө устгахгүй бол тэгэл дэрэгд бол яг мөн чан нөхрөлөд байж идэг зүйл. Тэгээд алилах одоо юу гэм бас дан ганц уран зохиолын ном гэхгүй шүү дээ. Гоё инспирэшн өгдөг тийм хүний хөгжлийн ном одоо тийм ажлын бүтээмж нэмэгдүүлдэг тий хүнд санаа оноо өгдөг тийм ном чинь бас гоё шүү дээ. Намтарчилсан номууд бас гоё. Тэр Фредди Меркьюригийн тухайн нэг намтарчилсан ном энэ Альба Букес нэг авч уншсан юм аа. Тэр бас гоё санагдсан. Тэгэл ер нь янз янзын ном уншиндөө харж байгаа л гэдэг юм. Яг тэр ин гэж яахгүй. Одоо дуугч бас тэг сонсдог гэх юм уу. Манайхан ч одоо нэг орчин үед ч бас нэг юм ядаргаатай юм байна шүү дээ. Нэг юм сонсдог дуугаар нь үздэг киногаар нь урлагийг баримталдаг зарчмаар нь тий нэг одоо нэг юм өөрчилнө. Gooчлно. Ячвал тэгтээ нэг дууны бол үгэн дээр бол анхаарал бас зүгээр санагддаг. Хараал ирүүлтэй юм бол сонсч чадахгүй зүгээр бас нэг айн үгэн дэвшруулчих тий. Тэгээд төрөл жанрт нэг баригдаад ахыг хүсдэг гэдэг юм. Өөр таалагдсан зүйлээ л ямар нэг хэв цаг урт нэг амьдарч иж баригдаж ирнэ яах. Тэгж боддог шүү дээ. Гоё үг байна да. Манайхан бас тэр хуудас зэрэг чөлөөндийг үзээрэй. Тэр ястай гоё тий. Гоё, үнэхээр гоё. За тэгээд подкастууд бас сонсдог баг ном гэсэн үг шүү дээ тий. Одоо тэгэл тэр хуудас зэрэг чөлөөнд байна. Уран зохиолын гэх юм бол тэр Татаа Павлишингийн хийдэг Үлдэхүү подкаст бас гоё. Тэнд ч одоо орчин цаг үед яг эд тойрвж явж байгаа одоо нэн шинийн яруу найрах залуучуудын бас нэлээ олон гоё подкастууд байгаа шүү дээ. Тэр чинь бас нэг гэр орноо цэвэрлэнгээ гэдэг юм. Ахын шин чанартай ажил хийж явахдаа тоош мус арчиж явахдаа сонсоход ч юм бас айл нэг ном хийсэн юм шиг байна. Тий. Тэгэл подкастууд зөндөө байна. Тий. Гадаадаас одоо үлгэр жишээ авдаг үнэхээр дуртай яруу найрагчаа нэрлэл. Гадаадын Александр Блок ч юм уу одоо Чарльз Буковский гээл нэг бол ингээл дөрөвний асуултан дээр яадаг шиг тэгэл эхлээр олон гадаад нэр хэлээл тий. За одоо тэгэл түр хэлсэн шүү дээ орчуулга Монголд бол маш их байна гэх тий.
Тэгэл аюур занахын нөгөө дэлхийн сонгол яруу найраг гэл тэр ном ч одоо аль гэх юм. Орчуулагч нөгөө Нацаг дөржийн 2 гэж залуу Эмбос гэж залуугийн одоо орчуулж гаргасан. Хятадын орчин яруу найраг тий. Тэр төвөр бол ширээн дээр бол байж дийдэг юм. Одоо ширээний ном гэдэг юм тий. Тэр чин зүгээр сөхөөл энд тэндээс нь харахад бол асар гоё төвөр. Би Эмбосхаас нэг удаа асууж исэн юм аа. 5 жил суусан гэдэг баг шүү. Тэр ном дээр тийг суух уу? Тий. Тийг суужсэн гэдэг. Болорцсон болдог орой тэр нүглэмж яахын тэр нэг кафе дотор би нэг таараад асууж исэн. Тэр тийг суусан мохоо тэр төвөр гоё тэгэл орчуулгын одоо өөр ойрхон гэх юм бол энэ хоёр одоо төврөөс гэдэг юм уу? Сүүлд тэр төмөр сар лөө. Төмөр сар тий нөгөө бүү бүксээс гаргасан. Бүү бүксээс гаргасан. Тэр бол бас гоё ном л. Тэр гоё ном тий. Чи хэдтэй нөгөө ажилчаа ангийн. Тий. Цагаачлалын яруу найраг гэдэг. Цагаачлалын яруу найраг гэдэг. Тий. Гоё номнууд бас байд юм байлээ. Тий, тэрийн энийг гэж хэлэхэд бас юмыг хамгийн гэл тий. Хамгийн дуртай яруу найрагч бол Александр Блок юм аа. Тэгснэ тэнчнээсээ нэг ч мөрийн ишиж чадахгүй тэр шиг өнөөдөр юм байхгүй шүү дээ. Тэр чи яруу найрагч нөгөө баригдах байрц харагдах дургу гэдэг юм уу. Хийсвэрдэл гэлтэгэл дөрөв нөгөө хийсэн шиг гэвлүүргөө математик гэдэг шиг хүн ямар үед унших, ямар цаг үед тэнчнээс сэрэл мэдрэмж авах гэдэг чинь цаг тохиол мөчлөг нь өөр болохоор тий. Хэд хүнэг гэлцэн үедээ нэг баах ар жаргалтай юм шунгуудаа тэнчнээсээ ингээл яадаг хүн гэж байхгүй шүү дээ. Яруу найрагч юм бол тэгэл ер нь бол энэ урлагийн тий яг үлдсэн тэр гоё яруу найраг зохиолуудыг харахад тэгэл ер нь л тэр нэг юм зурхрал ганцаарл зовлон саргал шаналн тийм болгоноос тэр дэлхийн агуу сонгодог тойруулууд тий дан уран зохиолохгүйгээр энэ урлагийн бүхэл төрөл жанраас хараад ангууд тийм шүү дээ. Ямар нэгэн тийм хүч байдаг тэр хүчин гэхдээ ихэнх нь л би зүгээр л ховдол гэж боддог шүү дээ. Эмэгтэй хүнээс болдог болоо. Эмэгтэй хүнд хаягдснаас олсон мэдрэмжүүд өгдөг болол гэж боддог. Надад ч гэсэн бас тийг санагддаг шүү. Тэрнээс би амар онолж биш. Тийм одоо юу гэдгийг эмийг тодорхойлох тий. Тийм их ном уншаад одоо нэг мэрэгэн түргэн цэцэн одоо юу гэдгийг философч юм биш ямар молор эрдэнэ ахаа шүү дээ. Дэх хэрэгтэй, инх хэрэгтэй гэдэг дэж чадахгүй ч зүгээр аль таалагдсанаа л уншаал тэнчнээсээ тий. За одоо би танд сүүлийн шүлгээ бол таны нэг цээжинд ингээд явж идэг хүний нэг цээжинд ингээд явж идэг шүлгүүд шүү дээ. Зүгээр нэг мэтгэд л ингээд уншсан явж идэг. Бодцсон бодж идэг тий. Тэгээд дахиад нэг шүлэг уншаач гэж хүсэж Энэ байна. тэнд тэр сүүлийн үед их уншаад байгаа дөө. Санаандгүй чиний зургийг олж үзээд сайхан гих чихэр татлаа. Чихмэн нулимсаар дөрөөд чиний тухай бодлыг дэрмэн олж уншлаа. Нэг тийм өөрөө ч бас нэг хоолойны өнгө бас нэг гоё гэдэг тийм байна. Бас нэг гоё шүлэг биччихээд нэг уншиж чаддгүй хүмүүс байгаад байдаг тийм ээ. Л гэдэг. Би бас сайн мэдгүй. Хүмүүс юу гэдгийг шүлгээ бас гоё уншдаг шүү гэдэг. Тэгж хэлдэг. Хүмүүс ер нь тэгж хэлнэ тэгээд. Аль болох өөрөө бичсэн шүлгээ би хувьдаа юу одоо ингээл манай төцгөөлийн салбар чинь нэг тэгдэж штэ. Шүлгийг бол зөвхөн цаасан дээрээс унших хэрэгтэй. Тэ. Тэгж тайзны яруу найраг бол одоо хоцрогдсон уян өнгөрөөсөн зүйл гэл ингээл. Аль аль нь байж ивэл зүгээр ахлах гэж боддог. Тэгэл аль алийг хослуулаад тий. Тэгээд жин хорводлог гэдэг ингээл байнгын энэ тэн тайзан дээр шүлэг уншаал мэдээж явахгүй тодорхой шүү дээ. Хизээ нэгэн цагт газар шоронд тэрүүлээд энэ ертөнцөөс явна. Үлдэх юм бол бас нэг юм одоо энэ бичлэг бол үлдэн шүү дээ. YouTube уузвал энэ хорводлог дээрээс нэг устдаад алга болтлоо хэдэн жил. Намайг өгцөн байхад бол байж л байх. Тий. Эргээд одоо энэ видео гэдэг юм уу ийм зүйл хүнд үлдэх байх. Тэр утгаараа гэдэг юм уу байгаа цаг хугацаандаа гэдэг юм аль болох шүлгээ бол тий. Өөрөө л бичиж чадсан бол эвтэйхэн өөрийнхөө хаалгаар бас нэг хүнд хүргээд. Гэтэ тэр нь философцсон биш. Нэг энгийн дэлгэрэнгүйгээр тий. Хатаага уншиж гэнсэн гэл. Тэгэл одоо ингээл сүүлийн үед сошиал орчин дээр харангуут л орчин үеийн залуучууд өөр болсон болор цум наадам бол байх хэрэггүй энэ төр гэл. Би одоо юу гэдгийг 18 удаа орсон. Тэгээ энэ наадам яг хуу зүү тогтлороо нэг 42 жил болсон байна. Тэгэл үе яруу нарч төр өөрсдийнхөө шүлэг дуулалыг уншаал, унах нь унаал, болох нь болоод тэгээд дөрүүлэх нэгэн дөрүүлээл тий. Би дөрүүлцэн хувьдаа тэгж хэлж байгаа юм шиг зүгээр яах. Тэгээд нэг унших тэрийг бас сонсдог нэг хэдэн хүмүүс байна.
альва зүйл чи хоёр талтай тий. Огт байхгүй байх нь бас аашийн байж л ямар хэн нэгнээс хоол гордоод тий. Мөнгө төгрөг өгөөч гэдээ гордоод байгаа ш. Тэгээд тэр шөмжилж байгаа хүмүүс ч бас шөмжлөх нь зүг. Альва зүйл чи хоёр утгатай бас хоёр салаа тийм шүү дээ. Тий. Тэгэхгүй тэгэл ингээд бас хэд нэг талдаа тойшруул бас дэмий болоо л гэж боддөг. Тий. Нөгөө талаар нэг надад хувьд гэдэг юм уу. Бас жилдээ нэг удаа болж байгаа тэр тайзны хард хөдөө орнуудаас ирсэн уулзаж яруу найрагчтай уулзаад бас нэг 15 өсөлөөд гаргасан ном хойд нь гар үсэг зургуулж аваад нэг олдсон дээр нь тэгээд нэг зураг хүргэтүүлээд гурван зохиолын уулзалт тийм цэнгүүн гэдэг утгаар нь хардаг гэх юм уу. Тэгээд юу гэдгийг тэр яг олор цомын нэг юм хайрцаг тааруулсан шүлэг уншихыг нэг хүсдэг шүү дээ. Хүмүүс тэгэл бас нэг дөрүүлж барьцны дараа сонин сэтгүүл дээр баахан л бичсэн л дээ. Тэгэл одоо юу гэдгийг тайзсан дээр ингээд уншлаа аварлаа тий. Ямар талаа гутгаа авцалтай гэх. Тэгээд ер нь шүүмжлэх тэгээд амархан шүү дээ тийм шүү дээ. Энэ хамгийн амархан юм чинь хүнийг шүүмжлэх юм шүү дээ. Тий. Тэгтээ тэр шүүмжлэлээгээд одоо юу гэдгийг шүлгээ уншихгүй байх нь хаашаа юм. Бичихгүй байх нь хаашаа. Тэгтээ эн чинь уншлаач гээд бичлээч гээд би үлдэхгүй ч болно шүү дээ. Огт дурсахгүй ч болно. Огт би өөрөө дуртай болохоор л тий. Одоо юу гэдэг уншиж гин. Та бас нэг юунд явж ил хүнэ? Дэлхийн яруу найргийн уулзалт үл өдөр чинь. Тий, дэлхийн яруу найргийн юу лээ? Стругагийн үдшиж гэж болдог. Стругагийн үдшиж чинь би 2018 онд очиод 57 дахь удаага болж байсан. Манайхаас урд нь бас олон яруу найрагч нар явж байсан. Одоо энэ талигач долларын нэмаага бол бүр 89 онд очиж байсан юм уу. За тэгэл дан нэмаах очиж байсан, аюур занах очиж байсан, Эрдэнэ очрох очиж байсан, алсан сугаах очиж байсан. Тэгэл Монголын үе яруу найрагчд очиж байсан. Тэр нөгөө уран зохиол дуртай болохоор гэдэг юм уу. Бас тэр стругагийн үдчиг нэг үнч нэг хоол яваад нутаг ус нэг орчноо өөрчлөх чи өөр гоё зүйл шүү дээ. Би чинь юу байсан? Өөрөө хөөцөлдөж явсан. Тийш үү? Тий. Тэр намдаг жанчивлан гэ Монгол нэр нь бол намдаг жанчивлан тийм. Нэр нь бол Литв гэдэг Монгол хүн. Намдаг жанчивлан ах руу мэйл бичээд тийм. Энэ наадамд оролцвол одоо яах вэ ийх үү гэдэг. Зардал мөнгө өөрөө гаргаад тэгээ бүр зорж чад бичиг баримтаа бүртгүүлээд виз мизээ аваад гэдэг юм уу. Асар их дур сонирхол байна шүү дээ. Тэгээ асар их дур сонирхол байгаа байхгүй. Тэгээд тэр дэлхийн өнцөг улмөрөөс ирсэн яруу найрагч нартай бас тэднүүсийн уншилт те уншилгээ яаж уншиж байгааг энэ төр хараад тэрэн дундаа бас монгол хэлээр ингэж шүлгээ уншаад те тэгээд явсан. Тэгэл сайхан санагдсан. Дахиад нэг явъя ч гэсэн бас бодол байгаа. Тэр чинь бид ч өөрсдөө хөсвөл гэдэг юм, өөрсдийнхээ дуртай зүйл гэдэг юм уу? Цаг заваа, хөрөнгө санхугаа гаргаад тэр чинь хүн чинь зүгээр нэг юм одоо юу гэдгийг мөнгө төгрөгөө дэмий юм дөрөхгүй шүү дээ. Хүмүүсээ сонирхолтой зүйлтэй тийм шүү дээ. Ямар ч тэнэг хүн тийм шүү дээ. Дуртай зүйлдээ л хөрөнгө мөнгө зарна шүү дээ. Маргааш өмсөхгүй тулд мэдээж орой гэртээ орохдоо талхаа аваад ордог шүү дээ. Тэрнтэй л адилхан л. Миний дараагийн асууж байгаа асуулт болохоор одоо Монголын орчин үеийн яруу найргийн чиг хандлага тий. Та өөрөө ингээд эд бүтээж төрж байгаа залуу хүний хувьд юу гэж боддог вэ? За илүү сэтгэлгээний шүлгүүд давмгаалах та би хувьдаа л тэгж бодож байна. Тэр онолж одоо судлаач хүн биш учраас тийм. Би зүгээр бас суралцаж яваа энэ тоогонд те дуртай учраас гэдэг юм уу. Одоо шүлэг найргаа бичиж байгаа хүний хувьд тэгж л хардаг. Илүү тийм уламжлалт авах хэвдэгдэх байгаа. Тэгж л хардаг. Илүү сэтгэлгээний илүү тийм хэлбэрийн шинжилт хийх гэсэн тийм орлогууд их явагдах. Одоо ч тэр чиг хандлагууд нэлээд дөрвөө ажиглагдаж штэ. Монголын одоо нэн шинэ үеийн яруу найрагчдын дунд бол одоо тэрний гол төлөөлөгч бол Батгуугийн Бацай гэдэг яруу найрагч гэж би боддог. Одоо манай Лонхонд үлдсэн шүлгүүд. Тэр дөрвч одоо тийм уламжлалт сэтгэлийн шүлгүүд биш шүү дээ. Сэтгэлгээний бас тийм өөр чиг хандлагатай тийм шүлгүүд зогссон ном. Тэгвэл тэр сэтгцийн асуудлууд гэдэг бол тийм хотын сорилм төрнж ахуйтай байсан гэдэг тэрнээс хардаг юм уу. Тэгэл цаг хугацаа шүүх асуудал баг. Энэ альва юм тий. Тэгэл уншигчд тэгээд ирж байгаа зуунууд гэдэг юм уу. Тэгэл ялгаж заагалж өгөх бах та.
тэгж л боддог доо. Илүү тийм сэтгэл гэрвэл тийм унсан. Яг тийм философтод байхгүй хаа. Тэг. Уламжлалтын яруу найраг гэхдээ мэдээж бас энэ ч нөгөө байсаарч ирсэн зүйл учраас бас байхлах. Огт тэр чигээр одоо юу гэдгийг урамсгал өөрчлөгдөн гэж байхгүй баг. Тэгэл одоо юу гэдгийг нэг төрөл жанраараа гэдэг юм уу. Ялгаа цагийн тэгэл яг тийм уламжлалт шин чанартай шүлгүүд уншдаг, тийм шүлгүүд хүсдэг хүмүүс байна. Сэтгэлгээний яруу найргийг таашаан ойлгодог тийм хүмүүс ч байна. Чиг хандлагч хүн хүний нөгөө сэрэл мэдрэмж өөр учраас гэдэг юм тий. Тэгж л бодож байна да. За манай өнөөдрийн лайв телевизтэй хамтран явуулдаг Очроо подкаст дугаарын маань нэгэн дугаар энэ үрээд өндөрлж байна. Тэгээд яруу найрчдын дунд тренд үг гэдэг тийм ээ. Ямагт биднийг учруулсан яруу найраг мантахвай гэдэг энэ үгээр өнөөдрийнхөө дугаарыг жаргая. За танд амжилт хүсье. Их баярлалаа.